ерөнхийдөө зураг авалт маань дуусчлаа. How happy are you with the work? Yeah, I'm very happy with today. I think we had a lot of fun. Yay. And I think we got some great results. Nice. I'm happy too. За өглөөний мэн. За энэ цаг өглөөний мэндийг та нартай хүргэе. Германд өглөөний 8 цаг болсон байна. За би одоо өнөөдөр нэг зураг авалттайгаа би тэрэндээ гарах гад бэлдэх гээд сууж байна. За яадаг зураг авалт юм бэ гэхлээр энэ TFP based photo shooting гэж нэрлэгддэг зураг авалт байгаа. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхлээр зурагчин модель хоёр маань нийлээд хоорондоо гэрээгээ тохироод зураг авалт хийгээд тэрнээс гарсан зургуудаа модель маань өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашиглах боломжтой. За тэгээд зурагчин маань бүр бас тэр зургийг өөрийнхөө вебсайтн дээр ч мөн хувийн хэрэгцээнд ашиглах боломжтой хийгддэг зураг авалт байгаа. Тэгээд хамгийн гол нь ямар нэгэн үн төлбөргүй. Та зурагчиндаа мөнгө төлөхгүй, мөн зурагчин маань танд ямар нэгэн цалин өгөхгүй. Тэгээд эцсийн дүнд танд үнэгүй мэргэжлийн зурагтай болох боломжтой тийм зураг авалт гэсэн үг. So I got a complaints from my friends that I speak only Mongolian, so they have no idea what I'm talking about. So just quickly, I will try to always explain the things in between quickly in English, so people have idea what I'm talking about. So I'm about to go for a shooting, and the shooting is called TFP based shooting, and it means a shooting where you don't have to pay for a photograph and you don't also get paid. And in the end effect, you will get photos for free for yourself to post, to use it for yourself and post. And the photograph also can use your photos. За тэгээд энэ зураг авалтыг яаж олдог вэ гэхлээр надад зөндөө хүмүүс асуугаад байсан. Нөгөө нэг шинэ чи энэ зургуудыг авахулсан энэ олон зургуудыг хаана хинээр яаж авахулээд идэм бэ гэдэг. Тэгээд тэр хүмүүс бас хэрэг болж магадгүйгээд. Гэхдээ ерөнхийдөө л Германд байгаа хүмүүс л хэрэг болох байх л та. Гэхдээ бас өөр Монголд очиж байгаа хүмүүс байвал ийм зураг авалт ингэж явагддаг юм бэ. Тэгээд дээрээс нь санаа Германд хэрвээ амралтаар ирэхээр болж ивэл бодолтой байвал та нар бас Германд ирэнгээ бас зураг авахулж болно тий. За тийм боломж байгаа шүү. Тэгээд за энэ зураг авалтыг яаж олдог вэ гэхлээр Германы том хот болгонд ерөнхийдөө мууж болгонд энэ Facebook групп байдаг. TFP based shooting гэсэн. За тэрэн дээр та ороод группт ороод пост бичнэ. Өөрийгөө танилцуулаад өөрийнхөө зургнуудыг юм өөрийнхөө сошиал медианы хагийг өгөөд тэгээд тэрэн дээр ямар зураг авалт хийх хүсэлтэй байгаагаа бичээд үлдээ чинь тэгэнгүүт танил зураг авах зурагчин чинь холбогдоод тэгээд танд ийм санал байна гэж тавина. Тэгэнгүүт та тэнцэнээс зурагчингаас харж агаад хамгийн гол нь зурагчингаа сайн сонгох хэрэгтэй. Юуг нь харах вэ гэхлээр үлдээсэн вебсайтыг харна. Ороод сошиал медиад нь ороод ямар хуу зураг, ямар төрлийн зураг авд юм байна. Ихэр сайн зурагчин бэ гэдгийг сонгож авах шаардлагатай. За тэгээд зурагчингаа сонгочих юм бол зурагчиндаа тохироод ямар төрлийн зураг авалт хиймээр байгаагаа тохирно. За ямар ч төрлийн зураг өстө нэрээ үнэхээр үнийг хэлээд бүр ямар ч төрлийн зураг авалт хийж болно. Гадаа, дотор, ууланд, хотод, байшин, студид, за тэгээд хувцтай, хувцгүй, дотор хувцтай бүх төрлийн зураг авалт хийж болно. Хамгийн гол нь зурагчнаас сонгох хэрэгтэй. За тэгээд зурагчнтайгаа холбогдоод зурагчнаа сонгочих юм бол зураг авалт хийхээс өмнө тоо гэрээ хийх хэрэгтэй байгаа. За тэгээд ерөнхийдөө зурагчид энэ төрлийн зураг авалт хийдэг хүмүүс маань бэлтгэсэн гэрээтэй байдаг. Тэрэн дээр таны анхаарах ёстой, моделийн үднээс анхаарах ёстой юу байдаг вэ гэхлээр бас зурагчид байж болно тий. Зурагчид хэрвээ модель хайж байгаа зурагчид байх нь бол бас байж болно. Ялгаагүй. За тэгээд тэрэн дээр би моделийн үднээс ярьчих. Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхлээр зураг авалтаас гарсан таны зургуудыг ямар байдлаар ашиглаж болох вэ гэдгийг сайн
ашиглаж болох боломжтой вэ гэдгийг та тэр зурагчныхаа зааж өгсөн заалтыг сайн харах хэрэгтэй. Тэр зурагч нь таны зургийг худалдах ёсгүй, худалдах ямар нэгэн мөнгөний зорилгоор таны зургийг ашиглах ёсгүй. Дээрээс нь нэмэх 18-ын сайт юм уу, нэмэх 18-тай холбоотой зүйл ашиглах боломж байхгүй гэж заасан байх ёстой шүү. За тэгээд хоёрдугаарт зураг авалтаас гарсан зурагнуудаас хэдий надад өгөх вэ? Тэгээд хэдийн фотошоптод бэлэн постлоход бэлэн болгоод надад өгөх вэ энэ гээд янз бүрийн заалтууд байгаа. Тэдрээгээ сайн хараад за тэгээд зураг авалтаа хийх хэрэгтэй. Тэгээд зурагчин та мэдээж ямар хөө зураг авалт хиймээр байгаагаа тохироод хийх хэрэгтэй. So basically you can find this kind of shooting in a Facebook. There is a Facebook group called TFB Based Shooting, and every big cities in Germany actually has this kind of group. TFB Based Shooting, Hamburg, Berlin, Düsseldorf, I don't know, everywhere. So you go there and write a post that you want to have a shooting and introduce yourself a little bit. Then the photographers will be contacting you and will contact you and tell you that they want to have a shooting, and then you can choose your photograph from there. And then you guys make a contract, which is which you have to be careful with, like after the photo shooting, how they can use your photos. They're not allowed to post it in +18 sites or something with adult sites, and then also they're not allowed to sell your photos, or maybe also how many photos that you're going to get after the shooting and how many photos will be photoshopped, etc. And also be careful, and you have to choose your photograph very wisely, what kind of photograph they took, and you have to visit their website and see and this photo shooting is basically free, like you don't pay anything, you don't get paid. So the contract is very important, and that's the way how you find it. За тэгээд иймэрхүү маягаар явагддаг байгаа. Тэгээд ерөнхийдөө хүмүүст би хандаад энэ зориулаад хэлэхэд хүмүүс нөгөө нэг хамгийн сүүлд зураг л мэдээж түүх болж үлдэн тий. Тэгээд би бол миний хобби зураг авах хобби тий. Тэгээд тийм болохоор надад их тохирсон зүйл байдаг энэ болохоор өнгөө тэгээд зургнуудтай мэргэжлийн зургнуудтай болоод авдаг. За тэгээд ерөнхийдөө энэ зурагчид маань бүгд бол мэргэжлийн зурагчид биш. Гэхдээ сонирхлоороо олон жил зураг авсан хүмүүс байдаг. Сайн зурагчид зөндөө байгаа. Тэгээд тэр дундаа гэхдээ бас онцгой зураг авдаг ч хүмүүс байгаа. Тийм болохоор зурагчнаа маш сайн сонгох хэрэгтэй. Сайн сонгох хэрэгтэй. Орж юуг нь харж байгаа, зургуудыг харж байгаа. Тэгээд өөрч юу хэлэх гэж байлаа. Тий зураг хэрэгтэй болдог тийм ээ хүмүүст одоо ямар нэгэн ажилд орохын тулд ч юм уу ямар нэгэн шинэ зураг хэрэгтэй болсон хүмүүс одоо нөгөө хүмүүс яаж зураг авахулах вэ гэдэг л үнэтэй зурагчтай холбогдоод мөнгө төлж зураг авахулдаг. Тийм шаардлага байхгүйгээр одоо ийм маягаар зураг авахуулаад тэгээд үнгүү та зурагтай гой зургнуудтай болоод авах боломжтой байдаг шүү гэж би хэлэх гээд энэ мэдээллийг мдээгүй хүмүүс байвал хэлээд хэрэгтэй байж магадгүй те. За нэг тиймэрхүү байна. За одоо тэгээд би бэлэн болоод нүрэ будчаад тэгээд өнөөдрийн зураг авалт болохоор бид хоёр паркт модон донд хий гэж ярьсан байгаа. Гадаа жоохон бүрхэг байна гэхдээ гайг баха. Тэгээд зурагчтайгаа уулзаад зураг авалт хэрхэн явагддаг талаар тэгээд behind the scene өнөөдрийн бичлэг маань ерөнхийдөө behind the scene байх ёстой. Тэгээд харуулъя. За бид нүрэ будаад гараад зурагчтайгаа уулзтаа та нартайгаа буцаад Okay, I will see you guys after I put my makeup and stuff like this, and then I will go and see my photographs, and I will do later. Then you will see the behind the scene video for me, and so enjoy the video. За би зураг авах газар ирсэн байна. Гэхдээ яг бид хоёрын уулзна гэсэн газар мөн үү мэдэхгүй байна. Сайн парк нь айгүй том болохоор яг энэ тэнд гэж хэлэхэд хэцүү. Тэгээд ямарсан ирсэн байна. Германд ирж амьдарсных цаг барьж сурсан. Тийм болохоор 10 минутын өмнө ирсэн байгаа. Тэгээд германчууд өөрөө цагаа хэр барьдгийг харъя.
За зурагч маань ирж байна. За, ерөнхийдөө зураг авалт маань дуусчлаа. Бид хоёр түрүүн тэр уртсны тэнд зурагнууд авсан. За тэгээ одоо ерөнхийдөө гарах тийшээгээ хандаад гадаа хэрвээ тэр замд хэрвээ хатахан гадаа харах юм бол ганц хоёр зураг авъя гэж ярьлаа. Тэрнээс биш гол зурагнуудаа авчлаа. Миний хувьд бас сэтгэл хангалуун. Манай зурагчны хувьд ямар юм баа мэдэхгүй. Тэгээ Can you tell like how happy are you with the work or working? Yeah, I'm very happy with today. I think we had a lot of fun Yay. and I think we got some great results. Nice. I'm happy too. За өнөөдөр тэгээд нэг иймэрхүү явагддаг. Ер нь бол TFP фотошүүтинг хийгээд өнөөдрийн тойл гадаа зураг авсан. Мэдээж дотор гадна хаач хамаагүй зураг авч авсан тий. Өнөөдрийн бид хоёрын сэдв болохоор яг ой модон дотор хол шийдлээ. Тэгээд амжилттай боллоо. Миний хувьд зурагчиндаа маш сэтгэл маш хангалуун байгаа. Тэгээд авсан зурагнуудаас гарсан яг чигшидэж гарсан зурагнуудаа та нартай шинийхээ зүйлд харуулна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Bye bye.